Тэгээд өнөөдөр миний одоо ирсэн гол зорилго маань юу гэхээр харийнхны тухай. Харийнхны тухай таныг бас өмнө нэг нийтлэл бас судалгааны зарим зүйлсүүд гаргаж ирсэн тэ материалууд гаргаж ирсэн гэж сонсч ирсэн. Энэ талаар та мэдж байгаа байвал надад дамжуулж хэлэх зүйл юу байна вэ? Дистик тавны зураг. Ос. Тэгээс эхлээд одоо би ер нь энэ Монголд харгаргийнхан илжсэн үнэн юм байна гэсэн бодно атарсан байхгүй. Энэ энэ номыг би их сонсч байсан. Брайан Грэний юунаас баримтат кино байдаг шүү дээ. Баримтат кино бас тийм үү? Тийм. Энэ санагдаа. Асуулт хэлсэн байна. Энэ гихмэслийн гэдэг одоо нэг юм уу гэж одоо яг Америк нэсэд би захиалж авчих юм л та. Энэ 12 дахь гариг энэ Закирасичийн нэг 12 дахь гариг гэдэг ном байхгүй. Энэ 1972 онд гарсан. Энэ хүн өөрөө Закирасич юуны тухай судалдаг хүн байсан бэхээр Шүмерийн соёлын хадны бичгийг судалдаг. Тэгээ тайлж уншаад хүн төрөлхтөн бол ерөнхийдөө бол дэлхийх бол биш юм аа. Тэгээ энэ дээр гарч байгаа зүйл нь тэр Анунаки гэдэг бурхны тухай гардаг. Ийм одоо хувилдааны онол дээр бүтсэн ном л доо энэ ном бол. Юу харгаргийнхан алдагдсан соёл иргэншил эднэсэн гайхамшигтай археолог нууцлагдсан түүх гэж. Энэ дээр бол ер нь ингээд зураад цаач тэгвэл их тэмдэглэсэн байна та тийм. Тэмдэглэсэн чинь юм бичээд одоо чинь залууд бол одоо тэр нэг уншаад тэр газар тэр нүүрний төдөн дүдгээр мөрөнд тийм юм байгаа гэж хэлдэг байсан. Отгоор байхгүй. Бушуухан тэмдэглэж авчил одоо ингээд ухааны энэ шиг одоо ингээд ингэж эдэн явахгүй бол тэгэл олхоо байж шít. Тэр хадны сүг зураг гэдэг байгаа шүү дээ тий. Сүг биш. Хадны зураг. Хадны зураг. Тий. Сүг гэдэг бол одоо хүний сүг дандаа муу утгатайгаар Монгол хэрэглэгддэг. Хатан дээр муу утгатай юм манай өгдөөс зурж удаагүй яг. Өөрийнхөө үзэж харсан юм. Яс тийм учраас сүг гэдэг зургийг үгийг бол хэрэгж болохгүй. Би энэ талаар нэлээд ярьсан овоо хэрэглэхээ байсан. Тий. Одоо бол хатны зураг. Хатны зураг. Тэр нь ойролцоогоор хэдгээр зуунд хамрагдах ямар зураг? Тэр чинь манай эрдэнэс хамаагүй өмнөх бүр юу чулуун дэвсгийн үе юу стектабк одоо ийм хоорондоо холбоотой гаригийн онгоц юм да ийм зураг байна. Эртний хүмүүст бичлэг хийх камер гэдэг зүйл тэдэнд байгаагүй. Цаас гэдэг зүйлч байгаагүй байсан үе. Тэгэхээр тэдний хувьд бол харсан үзсэн зүйлсээ хадан дээр зурж үлдээх нь тэдний хувьд одоогийн бидний камераар бичихтэй утга нэг зүйл гэж ойлгож болно. Харин дундад зууны үед цаас будаг биер бий болсноор тэднийг илүү дүрслэл сайтайгаар дүрслэн үлдээх боломжтой болсон гэж үздэг. Баримт 1. Жишээ нь Ванжинда бол 4000 жилийн өмнө бий болсон гэж үзэж байгаа бөгөөд Австралийн уугуул ард түмэн болох Кемберли бүс нутгийн Aboriginal Австралийн уугуул овгуудын домогт бурханлаг оршихуй оюун санааны хүч тэнгэрээс бууж ирсэн тэнгэрийг иргэшээгч байгалыг иргэшээгч хүчин бурхан гэж ам дамжин яригцаар иржээ. Эртний австралчуудын хувьд бурхан гэж дүрслээд байгаа уг зүйл нь харахад хүн биш өөр ертөнцийн амьтан гэлтэй том хүнхгэр хар нүдтэй цонхгэр цагаан царайтай том толгойтой байгаа нь түүнийг хүнээс илүү сэтгэхүн оюун ухааны хувьд хөгжил дээд түвшилтэд хүрсэн хүн байж болохыг илтгэнэ. Баримт 2. The Madonna with the Saint Giovannino 1486 он. Зураач Карло Кривел, Лондонгийн галерей. Хэрв та Лондоны үндэсний галерейд байгаа бол та Madonna del UFO зураг хаана байна вэ гэж асуувал танд уг зургийг үзүүлэх болно. Уг зураг дээр юуг дүрсэлсэн бэ гэхээр гэгээн Мария, түүний хүүхэд Есүс Христ, түүний үеэл Петр, Йохан энгийн нэг шашны зураг шиг харагдаг боловч арт талд нь хачирхалтай зүйл харагдана.
Нэг хүн нохоотойгоо цуг зогсоод тэнгэр өөд харна. Тэнгэрт ямар нэгэн диск шиг хэлбэртэй зүйл эргэлдэж бөгөөд түүнээс гэрэл цацаж байгаа харагдана. Харин уран зураг судлаачид үүнийг харийнхныг дүрсэлсэн байж болох юм гэж таамаг дэвшүүлсэн байдаг. Баримт 3. Харин дараагийн зураг маань мөн Италийн зураач Карло Кривелигийн бүтээл Annunciation with the Saints Immediate. Орчуулбал гэгэн Immediate ирсэн сайн мэдээ гэсэн утгатай. Тэгэхээр уг уран зураг маань Библи номлын Лук номны 30 дугаар шүлгээс дүрсэлсэн уран зураг юм. Харин Лук номны 30 дугаар шүлэг дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхээр Тэнгэр элч түнд Мария чи бүүвэ чи бурхны тааллыг олжээ. Үзэх түн чи хевлидээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийгээ чи Есүс гэж нэрлэх болно гэж бичсэн байдаг. Энэ нь Мария онгон атлаа хүүхдтэй болно гэдэг нь хачирхалтай бөгөөд харин өөр соёл иргэншлийн хүүхдийг тээлж төрүүлсэн байж болно гэсэн хардлага төрүүлдэг ажээ. Дундад зууны үеийн хүмүүсүүдийг аваад үзэх юм бол тэд тэнгэрт ямар нэгэн диск хэлбэртэй эсвэл өөр соёл иргэншлийн юм харагдах юм бол түүнд залбирч итгэж мөрөгдөг тэрч байтугай уран зураг дээр ч гэсэн дүрслэн үлдээсэн байж болох юм гэсэн судлаачдын таамаг дэвшүүлсэн байдаг. Гэх мэтчлэн олон орны түүх соёлд харийнхантай холбоотой материалууд үлдсэн байдаг. Хүсвэл та бүхэндээ Японы эртний түүхэнд үлдсэн харийнхантай холбоотой материалуудыг дараагийн дугаараар илүү дэлгэрэнгүй хүргэж болох юм. Өмнө гомын жаргаланд болгожээ. Тэр бол тэр чигээр өөр гаригийнхны тухай зураг. Манай хатны зургаар мэрэгчсэн эрдэмтдийн бичиж байгаа нь баруун тийш хараад зогсож байгаа нэг янгир байна гэж. Тэр ягаад тэр янгир баруун тийш хараад зогсож салхи сүрж байгаа юм уу? Жинэгтэй харж байгаа юм. Тэр баггүй. Зүгээр баруун тийш хараад зогсож байна. Танаас суддаг бол би хэлээд өгнө. Мэдүүч нь одоо нэг бүдүүлэг одоо нэг хөдсөн дээлмсэн ч юм уу эсвэл одоо нэг арьс нөмсөн бүдүүлэг болсон гэж яриад байдаг. Тийм биш байсан байгаа юм л даа. Бид ингэж амьдч байсан шүү. Бид ингэж аж төрж байсан шүү гэдгийг хадны зургаар зураад үлдээсэн. Тэрийг уншиж чадах юм бол тэнд бүх юм байна. Тэгтээ зэрэг хадны зургийг одоо тайлж унших ийм мэрэгдийг бол бэлтгэх хэрэгтэй болсон байна. Манай үлгэрт байгаа шүү дээ. Бахан хөхтө мэрэгэн юу нэг гөрөөс хойж яваад тэгээд тэнгэрүүд гараа явцсан гэж. Тэгээд тэр одоо хөхтө мэрэгний хажууд харагддаг хоёроод ингээд одоо эн чинь юу монголчуудын мөнгө тэнгэрийн мэдлэг мөн бидээ. Тэг хөхтө мэрэгэн одон байж л байна тийм ээ. Тэгээд тэр рүү гарсан гэж. Магадгүй тэндээс бууж ирсэн байж мэднэ. Янз бүрийн одоо юм болдог хаа. Энийг бол хэн ч мэдчих чадахгүй, хэн ч тайлж чадахгүй л байгаа шүү. Тэр жахлан тарихны юм дээр нэг байгаа их сони шүү нэр. Сквандартай хүн байж байгаа юм л та тийм. Тэгээ одоо тэнгэрийн зураг байж байна. Тэр нэг саглагар модгаар ярьдаг хүндрэлтний л одоо хамгийн их нь модноос үүссэн саглагар модноос үүссэн. Тэгэхээр тэр саглагар модныхын зураг бас тэр жахлан тайрхан дээр байж байна. Тэгтээ зэрэг тэр жахлан тайрхан бол энэ зургийг судлал манай эртний одоо хүндрэлтний эхний түүхийг бараа судалж болмоор ийм л энэ хатны зурганд одоо надад энэ бүхний ийг л одоо хэлж өгсөн хэрэгэлдээд 17-18 дугаар зууны өвгөд ямар ч дуран аваа байхгүй хаврын дуран эднэ гэж юм байхгүй байсан. Яаж тэр одоо тэнгэрийг бүгдийг мэдчихв. Шөнө яваад ингээд нэг од зурхад энэ миний од бишгдэг. Тэгтээ зэрэг монголчууд өөрсдөө тэнгэртэй одтой холбоотой гэдгийг мэдэж байна та тий. Тэ энэ миний од биш. Энэ одоо ингээд хүн өглөө гэж ярьдаг. Яг хоо би энэ бол үлддэг. Тэр сүнс гэдэг юм тэр хүний оюун. Хай сүнс. Тэр бол тэр хөхтөр мэрэгэр бүрээ гараа явчихдаг. Тийм учраас хүмүүж байгаа байхгүй. Энэ монголчууд чинь ер нь магадгүй хүндрэлтэн өөр гаригаас ирсэн юм биш байгаа. Та бол англи хэлтэй, орос хэлтэй. Та ер нь энэ талаар гадны бичсэн зүйлсүүдээс юу болж байгаа шүү энэтэй холбоо. Одоо миний ядгач нь гадаадынхны манай үг дээдсэн
нөгөөх нь гадаадынх нь бичсэн юмыг нийлүүлэл дундаас нь өөрийнхөө гаргалгаа хийгээл явж байгаа хгүй. Тэр сийчин байна. Надад ер нь тэр харгалгийнхны ном бол одоо ингээд дүүрэн байна да. Энэ хүн төрөлхтөнтэй холбоотой юм чинь ердөө манайд байж байгаа. Гэтэл зэрэг монголчууд хэдийн хэрийн түүхтэй манай өвгдөөс хэдийн хэрийн түүхтэй яах вэ гэдэг асуудал одоо гарч ирнэ. Энийг бол гадаадынхан бол зөвшөөрөхгүй байна. Манайхан зарим зүйл зөвшөөрдөг шүү дээ. Энэ чинь одоо би хэлж байгаа биш байхгүй тийм ээ. Хадныхан зураг. Түүх нь хэлж өгöd байгаа юм тийм. Одоо бид хэзээ боцохыг би мэдэхгүй зүгээр. Ер нь боцож байгаа маань энэ одоо бурхан болдоо гэдэг байгаа. Тэр үед л одоо боцож байгаа юм шиг гэж би боддог юм. Тэгээ хаашаа боцох вэ? Тэр ирсэн газар угаал боцсон шүү дээ. Одоо зүгээр юун дээр нэг том нүдтэй нэг тийм юу л гаргаад байна шүү дээ. Тийм ээ. Яг тийм юм уу? Эсвэл одоо бидний шиг юм уу? Октоо төстэй байх юм уу? Бүү мэд. Тэр оюуханд амтан гэдэг. Ирэн ТV үзэж ирсэн чинь хүний тарихны нууцыг тааж гэж оролж байна. Энэ гадаадынх ингээд ийм айхтар нарийн судалгаануудыг хийгээд манай эрдэмтэд ийм судалгаануудыг хийгээсэй гэж би их мөрөөддөг боддог байхгүй. Манайх тагч байхгүй. Одоо хүний тарихыг судалж байгаа эрдэмт манайд байна уу? Байхгүй. Хятад бүр сүнсийг судалж байгаа гэсэн. Яг тийм шүү дээ. Сүнсийг судалж байна. Яг ямар хөө. Сүнс чинь бол хэлбэртэй гэдэг байна. Бид ямар ч лсэн нэг газараас ирээд байна тийм ээ. Хүн болж төрөөд байна. Тэр бие махбодыг аваад байна. Буцаад нэг газар руу яваад байна. Өнөөдөр энэ дэлхий дээр бүх хүмүүс одоо байсан бол хэрвээ тийшээ явдаггүй тийм нөгөө ертөнц рүү тэр өөр ямар нэгэн ухамсарын сүнсний ертөнц рүү явдаг гэсэн бол өнөөдөр дэлхий дээр асар олон хүн байна. Тэгэхээр өнөөдөр тэдний бараг 90% ингээд бүгдээрээ өөр тэр ертөнц рүү явдаг. Буцаад ирдэг явдаг. Энэ яг цаана нь юу байгаа хинч тааж яаж мэдэхгүй. Одоо тэр тайлах хэмжээнд хүндрэлтэй хүрээгүй байна. Энэ дэлхийн мэрэгдийн орчин үеийн тэр судалгааны орчин үеийн сэтгэлгээний юм судалгаагаар энэ татар мэдчих чаргагүй юу чаргагүй. Зөвхөн өнөө тагонд иргэлж байвал одоо цаашаа явахгүй шүү дээ. Тэгвэл зэрэг чинь хичнээн сонин таамаг гарч ирж байна. Тэр таамгаас юу үнэн байна? Юу нь худлаа байна? Энэ эднийг шүүн тунгадаг одоо байх хэрэгтэй. Тэр таамгууд дэлхийд гарч ирж дэлхийн сэтгэлгээнд гарч ирж байгаа тэр таамнуудыг одоо судлаад өөрсдийнхөө энэ юмнуудтай харьцуулаад ингээд юу одоо Монголын энэ уфлог гэж одоо энэ харгаргийнхны судалгаа бол их ураг шахах юм байна. Манайхан энэ Тэнгэрийн юу бол манай 17-18 дугаар зууны үеийн лам нараас дор байна шүү дээ. Тэд яаж одоо донгүй багаж өгөө вэ гэж тэр бүх мэдгийг олж авч бидэнд үлдээсэн. Сонин байгаа үү те? Тийм сонин те. Ямар ч тоног төхөөрөмж. Ямар ч тоног төхөөрөмж байхгүй. Тэгээд одон орны мэдлэг нь бүр аюул сайн байсан. Тэгэхээр энэ бол би монголчууд Тэнгэрээс ирсэнтэй холбоотой мэдж байна гэдэг мэдээд тэр нь үе дамжаад одоо тэр ухамсараар нь дамжаад бидэнд өвлөгдөж байна. Дээр үеийнлэг бурханд мөргүүл ингэн тэгнэ гэл нэг жоохон дээр үеийн сэтгэлгээ байгаад байдаг тийм. Гэтэл одоо шинжлэх ухаан хөгжөөд харийн биетүүд их үзэгдлээ харагдаад байна. Энийг бид илүү эрүүл ухаанаар үлгэр домгийн шинжгээр биш тийм ээ. Илүү эрүүл ухаанаар таны хэлж байгаачлан яг судлаж шинжилж ямар учиртай энэ яагаад ийм зүйл байгаа хэдий бий болсон одоогийн энэ ямар гаригаас ирсэн байж болох вэ гэх мэтчлэн судлах ёстой зөв хэрэг байна. Өдөрт сумын нутагт жигүүртэй хүний зураг далавч юм. Тэгэхээр зэрэг энэ яагаад энэ далавчтай хүнийг тэнд хатны оройдоор зорч. Сэлвэр
жигүүртэй болохтой зэрэг нисэж байна да. Тийм ээ. Одоо манай үлгэрт байдаг хамаатай бардааг нисэж явчихдаг. Эн чинь үнэн юм биш үү? Тэр үед магадгүй хамаатай бардааг нь тийм аншд хөдөлгүүрийн юу байсан юм биш үү? Тэрний монголчууд далавчаар төлөвж дурсан. Тэд одоо далавчтай морь одоо гуурст хөлөг гэл. Одоо манайхан далавчтай зараад байх юм. Тэр гуурст хөлөг гэдэг чинь цагаан газрыг одоо хайхтар давчилдаг сугандаа гуурстай байсан. Тэр одоо гуурс юу? Тэрний нэг хүүхэн хайцлаад яцдаг хөдөө. Тийм үү тий. Тэгтээ зэрэг налынхан цааталд нэг адуу хийсэн. Тэр сугандаа гуурстай байсан. Сугандаа гуурстай. Маш хурдан хөлөг байсан. Тэр одоо юмны үлдэгдэл явж шин. Тэгэхээр одоо манайхан мэддэг алаад ичдэг. Тийм байна тий. Үлгэр домогт гардаг сонин жигтэй амьтад байдаг штэ. Хан гардал хийн. Тэгээд нөгөө нэг ямар морь гэдэг хүчилээ нэг тийм морь. Тэгээд луу гэх юм. Эдгээр амьтад эртээр үед байсан байж болох уу? Байсан. Би үед байсан гэдэгт л баттай итгэв. Аршин хатны хатан дээр зөндөө хийсэн зураг байж шин. Баасан доржгээд миний нэг найз малчин. Тэр яг тэр ламгөрөсний юу цотгомл олсон баг. Нутгаас. Тэгтээ зэрэг тэр ламгөрөс гэдэг амтан манай тус байсан юм. Гэх мэтчилэнгээр ингээд энэ юмнуудыг ургуулаад хөөгөл энэ артефакт гэж яриад байгаа юм да. Энэ одоо эхний дурсгал зүйлүүдийг судлаад үзэх юм бол монголчуудын гарал улсад улмал тодорхой болно. Хатны зураг уншиж сайн судалж интернетээс нь эргэцүүлвэл монголчуудын гарал улсад улмал тодорхой болно. Ухаан одоо Монголын нос төвчөний дээд тэнгэрээс заяа төрсөн бөрчин хаамарлаг гэдэг. Гэхдээ зэрэг тэр дээд тэнгэрээс заяа төрсөн гэдэг чинь ерөөсөө бид бол дээд тэнгэрээс их суусан юм байна гэсэн Монголын нос төвчөний ийм хэлжил юм байна шүү гэсэн ийм сэтгэл надад төрсөн. Тэр оргүй юмнаас юм өөснөж байхгүй. Заавал нэг бидний мэдэхгүй. Тэр мэдэхгүй байгаа юм олцохтойгоо зэрэг нээлттэй боллоо. Гэж одоо үзээд байна. Монголчууд бол тэнгэрээс их суусан. Тэрнээс сармагчангаас үүсээд бид